Зохиолыг бичсэн Аг Сарнай, зохиолыг уншсан Туул Сэнди. Миний сүүлчийн хайр. Бороо шивэрсэн намуухан үдэрш орчин тойрны юмс бүхэн цаанаас сэтгэл таатай харагдан. Өдөржингөө гадаа нүрийн халтайтал тоглолцоход усанд орсон хүүхчиг орчлон хорвоо өнгө засжээ. Өвдөгт авсан урттай ногоон даашин зөмсөж хөлдөө сандал угалсан бие жижигтээж гойлог бүсгүй бороонд норж нүүрлөө нунжсан тайрамл гизгээ хоошлуулахыг харвал царайнд нь гомдол цөхрлийн манан татсан байх шиг. Нүүрэн дээгүүр нь усан тослууд бүнжигнэн урсах нь магад уйлж байнуудаа ч гэмээр. Гэхдээ түүний уйлахыг бороо нуужээ. За яадгийн тэртээ тэргүй манай энд хийхэн хэсэг яриад л өнгөрнө үз. Гол нь би бэлгүүндээ хайртай шүү дээ. Тэрнийгээ би уучилж амьдралаа авч үлдэх хэрэгтэй. Харин хүсэл маа яах вүлээ? Хэрвээ тэрний хэлсэн үг үнэхээр үнэн бол би яах вэ? Хүүхэд гэдэг тоглоом биш шүү дээ. Хин дуртайд нь заяагаад байдаг ч юм биш. Бэлгүүн бит хоёр бүхэл бүтэн 6 жил хүүхдийн мөрөөсөл болсон байхад хүсгэд хэсэн гэдэг шиг миний хамгийн сайн найзаа гэж итгэж явсан найз минь миний нөхрөөс хүүхдтэй болчихлоо гэж юу? Гих гашуун бодол гантигмагийн цээжийг нухалж хаа хүрхээч мэдэхгүй намуухан шиврэх бороонд алхасаар л байлаа. Гантигмаа унган Улаанбаатарын хүүхэд боловч хань нөхрөөрөө сонгож хувь заяагаа холбосон бэлгүүнийг дагаж төрсөн нутагт нь ирээд даруй 3 жилийн үрийг үзжээ. Эхэндээ бум бужигнаж төм хөлхөлдсөн хотоо санаж байсан ч аажмаар хөдөөгийн игэл боргил амар таатайхан амьдралд дасах тийшээ хандав. Түүний нөхөр бэлгүүн Архангай аймгийн Тариат сумын уугуул. Хүний ганц хүү эцэг эхийнхээ 40 гаруй насны дээр олдож мэндэлсэн болохоор хайрлан гэж жигтэйхэн. Хорвоогийн жамаар аавыгаа алдчихад ганцаараа тороотол гэрээ сахин үлдсэн ээжигээ өрөвдөж хид хідэн удаа гэртээ аваачих гэж ирээд дийлээгүй тул хотод байгаа ажил төрөл найз нөхөд хөгжил дэвшилгээд бүгдийг нь орхиод эхнэрээ дагуулад нэг чимдаа хувцастай сумандаа иржээ. Эхэндээ ээж нь тэр сайхан газраасаа хөдөө ирж байдаг яасан мулхуу хүүхдүүд вэ? Би яах вэ? Эндээ болж л байна гэсэн боловч цаагаараа хүү бэр хоёроо яваад ирсэнд баяртай байгаа нь анзаарагдана. Бэлгүүн нутагтаа ирээд доорхноо л ажилд орчихлоо. Сумынхаа банкнд эдийн засагчаар ажиллах болж харин гантигмаа Япон хэлний багш мэргэжилтэй учраас эхэндээ ажил олдоогүй боловч тийм ч удаан гэрт суусангүй цэцэрлэгт нярваар ажиллах болов. Хөдөөгийн хүмүүсийг харахад нэг л их налайсан тайван хүмүүс юм шиг гантигмаад анхандаа санагддаг байжээ. Сумын төв нь жижигхэн, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тамгын газар, дэлгүүр хоршоо, соёлын төвгээд бүх юм нэг дорой. Нэгнээс нь гараад хитгэн алхаад л нөгөөх рүү орчихдог. Бүгд л бие биенээ таньдаг, инээж хөөрж мэндэлдэг нэг тийм өөр ертөнцөд ирсэн мэд. Харин түүний өссөн Улаанбаатарт зогсоо зайгүй машин чихэлдэж нэг нэгнийхээ өмссөн зүснийг урдаар харж хэрхэн харьцаа шийддэг, хамаг нүрнийхээ арьсыг духан дээрээ овоолсон аятай үрчиж, мэд мэдсэн нэгнээ юу гуйх нь вэ гэсэн аятай цэрвдэг тийм л амьдралыг харж өссөнсөн. Аргачгүй эцтэй хөдөө сумын нэг айл тааваараа амьдрах газарт ганцхан том байрлал босгоод 100 шахан айл толгой хоргодохын тулд асар үнэтэй байрыг залуунаас 20 жилийн хөлс хөдөлмөрөөр авдаг нийгэмд амьдрдгаас хойш тэдэнд бие биетэйгээ тухтайхан сууж чин сэтгэлээсээ ярилцах цаг мөж ховор байдгийх бизээ. Бэлгүүн эхнэртэй жигтэйхэн хайртай. Ерөөс эхнэр нөхөр гэхээсээ илүүтэйгээр амт нөхөд гэж тэднийг тодорхойлвол яг таарна. Хин хинээсээ нууж хаах нэгээх нь ч нууцгүй. Нэрлэгэж нэгнээсээ ичихгүй тийм л сайхан хосууд. Бэлгүүн ажиллаа тарчхаад гантигмааг авахаар цэцэрлэгийн гадна ирж суух дуртай. Аав ээжийнхээ гараас хөтлөөд шулганан гуйлдаг хүүхэд багчуудыг инээмсэглэн бүр үнэн сэтгэлээсээ хөөртөн харж байгаа нь хажуугаас нь харсан хиндэж илхэн. Гантигмаа бэлгүүн хоёр эхэндээ хүүхэдтэй болох гэж сайн гэсэн эмнэлгүүдээр яваад нэмэр болсонгүй хүмүүсийн зөвлснөөр арт эмчилгээ хийлгэж там барайд ч ахиж гарсангүй. Хамгийн эцсийн найдвар гэсэн шиг лам бөөгөөр хүртэл яваад тусыг эс олжээ. Эмнэлгийн талаас бие физиологийн хувьд ямар ч асуудалгүй гэсэн бол үзмэрч зурхаач нар цаг нь болохоор хүүхэдтэй болох л хувьтай хүмүүс байна. Бүү яарал гэдэг байжээ.
Бэлгүүний ээж хандаа насдаа л гарсан боловч үеийнхнээсээ авар багтай би хөнгөн шингэн ухаан санаа хурцсаар бол хүүхэд байхасаа л спортын төрлөөр хичээллэж төрлөх сургуультай биеийн тамирын багш хийж өөрийн чөлөөт цагаар йог гэж зүйлийг судлан сонирхож хийдэг болсны ачаар хөл гарн өвдөх өвчнгүй байгаа нь сайшаалтай. Хандгай бэр охиндоо хэр халдаанаа гэж байхгүй. Өөрийн төрсөн охин мэд инхрийлэн хайрлаж бүр хүүгээсээ ч илүү татамжлан сэтгэлээ удалж суух нь олон. Ийм л бие биедээ илэхтэй ив найртай нэгэн гэр бүл тоонороо утаа гаргаж нартын хорвоог чимж байв. Ханаа 10 жилийнхэн маань энэ зуны наадмаар аймгийн төв цугларахын гинэ. Хол ойроос нилээдгүй хүмүүс ирж хэд хоног зугаалах юм байхаа. Ангийн дараага үнэн худал шалтак хэлж хоошоо суухгүй байхыг тушаасан. Яадгийн билээ. Ингэж бэлгүүнийг хэлэхэд гантигмаа. Чи минь ангийнхантайгаа уулзаач дээ. Тэгээд ч нутагтаа байгаа хүн чинь хоошоо сууна гэж юу ахав дээ. Харин л дээ. Энэ жил ээждээ улсын наадам үзүүлчмээр байсан юмсан. Амжихгүй нь бололтой. Ханаа улсын наадмаас илүү сумын наадам их сайхан болдог гэдгийг мартчихаа юу? Тэгээд ч хол замд ээж ядарчхан штэ. Нэр ээж тийм юм уу? Тэгвэл хайр нийллэгний мөнгө хураалгалаа. Нэрээ тийм. Гэр бүлийн хүнээ дагуулж ирж болох юм гэсэн. Миний хайр энд байгаа ангийн хэдийг танин штэ. Хамт явах уу? Бэлгүүний минь дээ. Анги хамт олонныхоо уулзалтанд эхнэр нөхрөө дагуулж очих чинь бүдүүлэг штэ. Би очихгүй. Харин чимэл сайхан явчихад ир. 10 жилийн нэг ангийнхан гэдэг чинь насаараа нэг нэгэндээ ойрхон сурагчийн ширээнд тохоо нийлүүлэн сууж байсан тэр л янзаараа үлдэж хизээж хидийд ч уулзсан сэтгэлд хамгийн ойрхон хүмүүс байдгийн штэ. Долзодмаа багштай ангийнхан Архангай аймгийнхаа 100 нарс хэмээх амралтын газар цуглжээ. Ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд 10 жилийн дараа уулзахаар болзоо тогтоосон нь энэ өдөр юмсанж. Анхны хайр, анхны үнсэлд хэлж чадаагүй хадгалсан нууцхан хайрын үгсгээд хүүхэд үеийн гинэн цагаан ариухан бүхэн энэ л насанд ганцхан бий. Бэлгүүний 10 жилдээ нууцхан хайрлаж байсан анхны хайрын эзэн иржээ. Хүүхэд байхдаа үсээ цав цагаан цэцгэн туузаар боож харааны шил зүүдэг байсан өндөр охинд яагаад ч бэлгүүн татагдаад байдаг байлаа. Түүнд бусдаас ялгараад байх гойд сайхан царай зүс байхгүйж хажууд нь суухад нэг л сайхан. Түүний хараа баг зэрэг асуудалтай болохоор хэрэндээ л туслахыг хичээж багшийн самбар дээр бичсэнийг баа бэйгүй хэлж өгнө. Үүнд нь хүсэлмаа их л баярлдаг бололтой ширээн дагуур нууж бэлгүүнд чихэр атгуулна. Харин ангийн хүүхдүүд хүсэлмааг тимээ гозгороо асуултын тэмдэг 4 нүдтэй гэж их шоолно. Тэр болгонд нь хүсэлмаа хэрийн хүн заяагаад байхгүй давхраатай том алаг нүднээсээ нулимс унагсаар гэрлүүгээ гүйж одно. Бэлгүүн хүсэлмааг хизээч нүдний шилгүүгээр харж байгаагүй юм. Бараг нүүрнийхэн талыг бүрхсэн тэр том шилийг имээн л түүнд авч өгсөн байх. Түүнийг 2 нас дөнгөж хүрч байхад аав ээж нь 2 дэш болж аав нь хүсэлмааг имэд нь авчирч өгөөд өөрөө гадагшаа гарч ажил хийн гэж яваад сураг алдарсан бол ээж нь дахин хүнтэй сууж хүүхэдтэй болсон болохоор түүнийг тоосонгүй. Ингээд л нэг өдөр эмээгийн хүүхэд болсон хүсэлмаа ар үүрт нь дайгдан өсөж сургуульд орохдоо шинэ хувцас гээжийг бараг л өмсөж үзээгүй юм. Аавынхаа эгч дүүнэрийн хүүхдүүдийн хувцсыг ээлж дараалан өмсөж сурагчийн дүрмт хувцаа тоодоож багттлан чихэж явсаар сургуулаа төгсөөж сураг алдарсан юм. Бэлгүүн зуныхаа амралтаар гэртээ ирэх бүрдээ хүсэлмааг ирэх болов уу гэж харуулсан ч ахин нэг ч удаа ирсэнгүй. Хөөх юм уу имэн үр хүүхэд ачцээ олонтой боловч насны эцэс хүртэл амин ганц ач охиноо хүлээсээр хорвоог орхижээ. Харин өнөөдөр хүсэлмаа тис ондоо хүн болжээ. Үргэлж бүгтийж явдаг нуруунд тэгшэрч худлаа ярьсан хүнд төөх эрийн зузаантай том шилээ зөөхэ болж ер нь л хуучныг их хүсэлмаагаас үлдсэн юм нь өнөөх том алаг нүдэн байв. Өмсөж зөөсөн унаж ирсэн машиныг нь харсан хиндэж сайхан амьдарч байгаа гэдг нь илт харагдахаар байлаа. Түүний нүд хичнээн тунгалаг ямархан гүн гэдгийг бэлгүүн сая л анзаарах шиг. Урд нь түүнийг шоолж цэрвдэг байсан хүүхдүүд өнөөдөр долооч шахаж найзаа гэхийг харахаар инээд нь хүрэх шиг бэлгүүн санагдав.
Нэг удаа ангийн хамгийн хөөрхөн охин гэгдэх уянга хүсэлмаг айхтар уйлуулж гомдоож байсныг бэлгүүн мартдаггүй юм. 10 жил байхад охтын үзлэг гээчин болоод охтууд багшигаа дагаж сумын имлэг орж илтэй. Охтууд ээлж дараагаараа эмчэд үзүүлж хүсэлмагийн араас орсон уянга эмч нарын ярихыг сонсоод маргааш нь ангиар дүүрэн манай ангийн хүсэлмаа эмээгийнхээ бандажыг өмсдөг юм байна. Даанч хөгшин үний үнэр үнэртэй байдаг байсан. Ичээж гэж олон дунд зарлаж орхиход хүүхдүүд учрыг нь олохыг ч хичээсэнгүй түүнийг шоолж хуруугаараа чичилж доогт хуу хийж эхэлсэн юм. Тэгэхэд хүсэлмаа цүнхээ авалгүй гадуур хувцаач өмсөлгүй ангиас гүйхээрээ шахуу гарч явахт нь хэсэг уйлж байгаа тайвшраад ороод ирэх болов уу гэсэн тэр чихтэй өвлийн дүн хүйднэр нимгэн хувцастай харьсан байж. Ангийнхан нь бэлгүүнийг чамтай хамт суудаг юм чин чийл очиж цүн хувцсыг нь өгөх болж дээ. Гэрт нь битгий ороорой. Тэр үнэр нь чамд бас шингэчих вэ дээ гэсээр инээлдэн хоцорч байсансан. Гэтэл өнөөдөр нөгөө хөөрхөн уянгаа охин гэдэс хариунгаа унжуулсан гэрээ авгай болжээ. Нөхөр нь гээд бондгор залуу дагаж ирснийг нь ажвал уух нилээд дуртай бас болоогүй хартаа гэдг нь тодхон анзаарагдлаа. Уянга хүсэлмагийн хажууд наалтан сууж юуг ч юм бэ ярьж өөрөө түндээ хөөрж чанга хөхөрч сонсогдоно. Харин хүсэлмаад тийм ч таатай санагдахгүй боловч ёсыг бодож аан уун гэж ярианд оролцох төдий сууж байв. Ангийн багштаа хүндлэл үзүүлж өдрийн арга хэмжээ өндөрлсөний хойно оройн парти эхэллээ. Эхэндээ 10 жилийн холбогдолтой дуунууд явж бие биедээ урмын талархлын үг хэлж эхэлсэн бол явандаа хүмүүс жигтэйхэн халж эн тэнд анхны хайраа бүтэлгүй дурлалаа амьдралаа гэд байж болох бүхнийг дэлгэн хэсэг хэсгээрээ суужээ. Амралтын газраас холгүйхэн урсах жижигхэн горхины хажууд бэлгүн хүсэлмаа хоёр ярилцсан. Хүсэлмаа чи сургуулаа төгсөөд хаашаа явчихсан бэ? Би чамайг эмээ дээрээ ирэх юм болов уу гэж жил бүрийн зуны амралтаар их л хүлээсэн дээ. Хөөхийдөө эмээ минь намайг их л харсан байх та. Даанч ирээгээд ирж чадаагүймаа. Энэ тухай ярил их урт түүх болох байлгүй. Харин чи хүнтэй суусан уу? Хэдэн хүүхдээ аа болсон бэ? Найз нь хүнтэй суусан. Гэхдээ одоохондоо хүүхдтэй болж амжаагүй л байна. Чи хүнтэй суугаагүй гэв үү? Яг ч суугаагүй бишээ. Хүнтэй амьдарч байсан л да. Гэхдээ яриад байхаар юм болоогүй. Ганц уулзчаад ямар зовлонгоо тоочод байлтаа штэ. Ингэхэд чи яг хэвдээ юм штэ. Тийм бэ нөө. Одоо ч нас явж байна да. 2 жилийн дараа 30 нас хаалга тогшоод ороод ирэх нь штэ. Харин чамайг ингээд харахад их сайхан байна. Буцаад 10 жилийн өмнөх үедээ оччихсон ч юм шиг. Харин нүдний шилчин л алга. Би нэрээ тэр нүдний шилнээс болж их чоололдог байж үлээ. Аргагүй штэ. Эмээ минь авч өгч байсан. Одоо ч тэр шил надад байгаа. Эмээгээс минь үлдсэн ганц дурсгалтай зүйл л тэр. Хүсэлмаа найз нь чамайг битүүхэндээ хайсаар байсан ч ганц ч удаа сураг сонсоогүй. Дүүрэмаа эмээгээс чамайг асууж очихоор уйлчихдаг байж үлээ. Тэгээд дахиж асуух зоригч надад үлдээгүй. Чи яг хайчсан? Бэлгүүнэ. Чи багын л надад санаа тавьдаг их сайхан сэтгэлтэй хүү байж үлээ. Одоо ч хэвээр юм шиг. Өнөөдөр манай ангийнхнаас хинэн ч намайг ямар амьдрал туулсныг хаашаа явсныг асуусангүй. Зөвхөн миний өмссөн брендийн хувцас алмаасан хослол унсан машинд нүдэ унгаж байна. Тэд надад хичнээн дургүй байлаа да. Гэтэл тэд одоо надад ч биш нүдэнд харагдах эд хэрэглэлийн өмнө хуурамч баг зөөж надад бүхэлзөж миний хажууд аваарж байна штэ. Би өнөөдөр энд ирмээргүй байсан ч чамайг ахин ганц удаа харахын тулд бас эдэнд хэн болсноо л харуулахыг хүссэн. Магадгүй би чамд өчүүхэн амтан шиг санагдаж болох ч юу үнэн энэ үнэн. Хүүхэд наснд минь хамгийн тод дурсамж үлдээсэн 2 хүний маань нэг нь чи. Би явхаасаа өмнө танаа гэрийн гадаа очиж чамаа гараад ирэх болов уу гэж хэсэгхэн хүлээж зогсохдоо ягаан өнгийн цаасан шувуу хашааны чин завсар хавчуулаад хизээ нэг өдөр баяртайгаар уулзах өрөөл шивнээд буцаж илээ. Найз нь чамд одоо туулж өнгөрүүлсэн амьдралаа бүр ихнээс нь ярий. Чи мэдэн дээ. Аа минь Солонгос яваад сорог чимээ тасарсныг, ээж минь ч бас өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсныг. Би гэдэг хүн орчлон хорвоог эмээг ирээл төсөөлж хажуунаас нь ч холдож явахыг хүсдэггүй тийм л охин байсан. Сургуулаа төгсөөд оюутан болох сонирхолч надад байгаагүй. Ер нь оюутан боллоо гэхэд хэн миний сургалтын төлбөрийг төлөх вэ дээ?
Эмээ минь намайг багш болгоно л гэдэг байсан да. Ангийн хүүхдүүд бүгд ихтэй сургуулийн хуваар авч санаа намраад байхад би л санаа алдангийн юурч яахаа мэдэхгүй байдаг байлаа. Гэтэл нэг орой танихгүй нэгэн эмэгтэй гэрт маань ороод ирсэн нь намайг айл багт минь орхисон ээж минь байв. Эмээ ээжэд царай өгөөгүй. Харин надад миний ээж ийм хүн байжээ гэх бодол төрж нүдрүү нэгцэлж харахаас зүрхшээж эмээгийнхээ хажууд цомцоотол сууж байлаа. Ганган дэгчин гэж чихтэйхэн түүнээс юр бусын сайхан үнэр ханхална. Ээж намайг авч явах хүсэлтэй байгаагаа шуудхан хэлсэн. Танаа хүүтэй амьдралын анхны гараагаа эхэлсэн боловч залхуу хойрог ууж идэх дуртайгаас нь болж салсан ч гэсэн одоо амьдрал минь жигдэрсэн. Охин минь ч нас биеинд хүрч мэрэгжил эзэмшиж сурч хөгжих хэрэгтэй. Надад охиноо хаа дуртай газар нь сургах чадал байна гэж оройжин эмээг минь шалсаар намайг хүчээр шахав авч явсан. Гэхдээ ээж минь намайг хотод авч ирээд Солонгос руу их сургуульд явуулнаа гэж амлаад хэлний бэлтгэлд суулгалаа. Нөхцөл байдал ингэж иргэсэнд би эхэндээс хамгарчсан ч олдсон боломжийг алдахгүй байхаар шийдэж итгэвхтэй хэлээ сурч эхэллээ. Ээж минь хайлсан туглах шиг сайхан зантай хүн. Ээж намайг өөрийн гэртээ аваачсангүй. Нэг өрөө байр хөлсөлж суулгав. Ойр зургийн хэрэглээний эд зүйл авч өгсөн нь цомхонж гэлээ ганц хүнд бол болоод л байлаа. Хэлний бэлтгэлээс бусад цагаар ээж намайг дагуулж дэлгүүр хэсэж миний өмнө нь хизээж өмсөж байгаагүй хувцснуудыг авч өгч тэрч бүхэл урт гизгийг минь тайруулж хэлбэрт оруулсан нь надад таалагдаж ээжтэй байх ийм сайхан байдаг ээжээ гэх бодол надад төрдөг болов. Гоо сайхны газар хамтдаа орж миний муу нар салхинд гандаж холцруулсан хацрыг ялаа гулгаж унмаар сайхан гөлгөр болгоод хуруу гаранд минь массаж хийлгэж би гэдэг хүн чинь тэнгэрт нисгэн холгүй хөөрч баярлаа явах болсон. Гэвч сэтгэлийн гүнд хайртай эмээгээ санаж байсан ч Солонгос явхаасаа өмнө эмээ дээр нь авч очноо гэсэн ээжийнхээ үгэнд итгэж явлаа. Анх хөх минь нургахад түүнээсээ ичиж явсаар бүхтэр болсон нурууг минь тинээлэх гэж ээж надад зориултын бүс зөөж хүзүү нурууны байранд оруулсны дүнд овоод ихчгэн болох шиг болов. Нэг л мэдхэд 3 сар өнгөрчээ. Анх хотод хөл тавьснаа бодоход би өөр хүн болж том пальбийсэн шилнийхээ оронд царайндаа тохирсон харааны шил хийлгэж зөөсөн нь их гоё. Ээж надад хар өнгөтэй богино бариу даашин зүмсгэж зургийг минь олон дахин дарж байснаа сэтгэлд нь нийцсэн бололтой хангалуун нэмсэглэж "За миний охин, нугасны муухай дэгдэхэнээс хун шувуу болж хувирлаа да. Тун удахгүй чамааг Солонгос сургуульд чинь зовчилж өгөх багштай уулзна. Тэр үед ийдэг даруухан байдгийм шүү. Солонгосчууд чинь ер нь их л ясархаг хүмүүс. Ингээд хэд хоногийн дараа ээжийн багш гээд байсан хүнтэй уулзахаар болж хотын нэг томоохон ресторанд явж очлоо. Багш гэхэд их залуухан хүн ширээний цаана аль хэдийн ирж гисэн сууж байлаа. Солонгос кинон дээрээс харж байсан шиг үсний засалттай цэвэрхэн цагаан царайтай эрэгтэй ээжтэй дуу алдан мэндэлэх нь монголоор хазгаа мөрөө боловч ойлгохоор сонсогдоно. Манай намжилмаа эгчийн төрсөн охин ч мөн дөө. Үнэхээр сайхан охинтой юм. Би чамд хэлээ эцтэй. Нар сар шиг охин бий гэж. Чи харин авч очоод хамгийн сайн сургуульд оруулнаа гэж амл. Би хэдийгээр охиноо өөрөө өсгөөгүй боловч миний мах цусны тасархаа гэдгийг чи ойлгоно үз. Тэгнэ. Би танд амлаж байна. Ямар энэ удаагийн хэрэгээр та бидний харилцаа дуусгар болох биш. Тэдний захиалсан хоол ирж хүсэлмаа анх удаа хятад хоол идэж үзэж байгаа болохоор сонирхон энийг ч амсаж тэрийг ч идэж үзсээр хажууханд нь өрнөх яриаг төдийлөн ойлгосонгүй. Ойлгоё ч гэсэн Солонгосын ямар нэгэн аялгаар дуржигнуулан ярих ярианаас ойлгосон нь тунцсан. Ямар тач ээж нь охиноо тэр хүнд сайн харж хандахыг захих шиг болохыг там том ойлгов. Уулзалт дуслаа. Ээж нь их л баярлаж байгаа нь илхэн. За миний охин, ээж нь чамайг их сайн хүн захиж даатглаа. Солонгост очихоор ч чамаад нэлээд хэдэн их сургуулиас сонголт хийлгэх байх. Хичээдгийм шүү. Ингээд байранд нь хүргэж өгчээ. Хүсэлмааг орцныхоо үүдээр орохыг машинаасаа харж суусан намжилмаа хин нэгэн рүү залган айлгуутан инээж Солонгосоор ярьж эхлэв. За дунсаго ямар вэ? Нүд чинь бараг унах шахлаа штэ. Сайн. Үнэхээр сайхан байна. Та тэгээд итгэлтэй байна уу? Төрсөн охин ч ингэсэн байхаа. Төрүүлсэн нь үнэн болохоос хайрлаж байсан нь үгүй шахам юм да. Эцэг нь гэж нэг арчааг баригчин байсан. Солонгос яваад усанд хайсан чулуу шиг алга болсон.
Өдийд ч өхөө эцтэй. Эцэг нь намайг яаж зовоож байлаа да. За тэр өнгөрсөн юм ч яах вэ? Ярьсандаа эцтэй. Гадна талаас өөгүй л юм. Харин өнөөх нь ямар хөө юм бол доо. Манай үйлчлүүлэгч нар хүний гар хүрээгүй цэцгсэл сонирхох болоод байгаа. Та анх удаа хийж байгаа штэ мэднэ үсттэй. Их чинь үзүүлээд амжсан. Ямар ч nooгүй. За тэгвэл тохирсон доо. Та дансаа 5 минутын дараа шалгаарай. Урьдчилгаа шилжүүлнэ. Харин охин очсны дараа үлдэгдлээ хийн. Яг урд их шиг. За ойлголоо. Чамтай ажиллахад ч их урамтай шүү. Бидэн дахиад жим цэцэгнүүд их хэрэг болно шүү. Та бэлдэж л байгаарай. Арай ахаад өөр төрсөн охин ч байгаа юм биш үү? Тэгвэл ч аваа үн хүрхээр байна шүү. Гих Дунсаагийн инээдэнд игдүүнд хүрсэн намжилмаа удаах нөхрөөсөө олсон 2 тэрсгийн охиноо бодох төдийд самсаан ширхэрч тоглоом тоотон дээр гэж манай Монголын нэг үг бий. Дахиж надад та нарт зараад байх төрсөн охин байхгүйч өрөөл бусдын охтыг бол олоод өгчихнөө гэд уцаа тасаллаа. Намжилмаа 16 жилийн өмнө нөхрөө ажилласаа ирэхэд нь үүдэндээ ташаад олон зогсож бяцхан охиноо нөхөртөө тэрвүүлж хүүхдээ чи аав. Би хайрлаж халамжилж чадахгүй. Чамтай суугаагүй байсан бол өдийд арай өөр амьдралтай явах л байсан. Чи миний амьдралд гай боллоо. Хийс ойлгохтойч ажилгүй чамайг харц сусаар залхаж гин. Одоо ингээд л салчихъя. Надад садаа бололгүй наад хүүхдээ аваад бошуухан манахаас явж үз. Гэхдээ заанаа иг маггүй бархиран уйлах охиноо аргадаж намжилмаа өөд итгэж ядсан харцаар хараад миний ханчин тоглоод байгаа мó. Нээрээ салмаар байна гэж үү? Энэ харанхуй шөнөөр охин бит хоёр хаа хүрх юм? Яасан? Чам шиг гуйлах юмтай тоглоод байгаа юм шиг харагдаж байна уу би? Чиний хаашаа явахыг би яаж мэдх юм? Тэр төрсөн их рүүгөө танил нь үз муу аригчин минь. Энэ миний эцэг хийн авч өгсөн гэр орон. Тиймээс одоо чи даруйхан зайлаад өг. Гэхдээ заанаа ойрноос юм л бол хэрүүл хийж учир мэдэхгүй нэлх охиноо загнаж хаяа бүр зохиод авч харагдах болсон ихнэрээ тогтуухан харж чи ингэж байгаа бол охин бит хоёр явъя да. Болж бүтнэ гэд хоёр талаасаа нийлж ийм хөөрх охинтой болсон. Би чадлаараа л хичээж өдий хүрсэн. Гэвч орой бүр ажилласаа ирэхэд хэрвэл хийж угтдаг чамаас би залхсандаа хит хитэн удаа арх уусна нь үнэнч чамд нэг удаа агсам согтуу тавьж орилж бахираагүй шүү. За юун ч олон юм хуцдаг архичин битээ. Одоо яв. Би амармаар байна. Дахиж энийгээр эргэлдээд үзээрэй л дээ. Цагдаа дуудаад өгчихнэ гэж мэдээрэй. Гэхдээ түүнтэй юу ч яриад нэмэргүй гэдгийг ойлгосон заанаа охиныхоо хамарт хөө түрхэж чемодантай хувцас аваад гарчээ. Хэдий эр хүнч гэлээ гомдол цөхөрлийн нулимс ирээлж нэрлэгэх зүйлгүй хацар норгон урсах ажээ. Ээжээ, та намайг эмээ дээр минь аваачиж уулзуулна гэсэн бидтэй. Одоо ингээд явчихвал хизээ дахиж эмээтэйгээ уулзах юм. Хүсэл маа. Миний охин тайвшир. Солонгос руу эртхэн явах тусмаа чамд хэрэгтэй. Орчинтойгоо танилцаж хилээж хурдан сурна. Сургуулиудын бүртгэл тун удахгүй эхэлнэ. Яаралтай явах хэрэгтэй гэж Дунсааг багш хэлсэн. Эмээ нь яахав дээ гэртээ байж л байна. Чи өвлийнхээ амралтаар Монголдо хүрээд л ирнэ. Тэгэхдээ эмээтэйгээ уулзаж олон штэ. Би одоо л эмээтэйгээ уулзмаар энэ штэ. Гүй чи одоо ямар хаашаа хөөхөд вэ? Хаа байсан архангаар яаж явдгийн? Эмээ гэд өгчгээд ах юм. Дуугүй л миний хэлснээр хий. Химэн гантигмаа уурлаж хашгичж байснаа гинт бие эзэмдэж худал инээмсэглэн миний энэ түргэ хаашиг дээ. Тэгэхэр байна миний охин. Өнөө маргаашгүй нисэх гэж байж тийшээ явж амжихгүй нэ. Чи ирээд үгээл бод. Чамайг сайн сайхан явбал эмээ чи хамгийн их баярлна. Солонгост очихороо дугаар авчих. Тэгээд л эмээтэйгээ ярьж хөөрөөд ээж болно штэ. Хүсэл маа юу ч дуурсангүй. Онгоцны буудал дээрээс хүсэл маахаас гадна 4 охин Солонгос руу сурахаар явах болсондоо тун баяртай зогсно. Тэдгээр охтууд харахад зүс царай сайхан, бие хаа тэгш шулуун боловч бүгд арга ирнэ амьдралын бололцоогүй, зарим нь өнчөө өрөөсөн дөнгөж ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд амьдралд хөл тавьж буй охид. За миний охин сайн яваарай. Ээж нь даанч чамайг хүргэж өгч амжихгүй боллоо. Гэхдээ тун удахгүй эндэх ажлаа зохицуулаад чам дээр очиж сургуультаа танилцсанаа. Алуу, ээж нь үнсээ. Гантигмаа охиноо духан дээр нүнэрлэхэд нялх багийнхан сүүний үнээр үнэрдэг шиг болоход гэдрэг ухран цээжээ даран зогсохдоо би ер нь юу л хийгээд байна да. Муу сайн ч гэсэн надаас онсон үрмэн шүү дээ.
Наад шиг төрсөн охиноо мөнгөөр сольж харь хүнд зардаг амилсан шулан байна уу гэж хоромхон зуур бодсон ч тун удахгүй онгоц хөөрсний дараахан дансанд орж ирэх их хэмжээний мөнгийг санах төдийд саяын эмзэглэл алга болов. Онгоц хөөрлөө. Үүнээс хойш өрнөх бүхний хүсэл маа дахин дурсахыг хүсдэггүй юм. Гэвч давчхандаа ээж нь хараа хяналтгүй охтыг олзлон гадаадад сургууль сургана гэж хуурч мэхлээд Солонгосын хөгшин баячуудад зарж орхидог хүмүүстэй хамтарч ажилладаг билээ. Тэдгээр хөгшин баячууд Монголоос очсон охтоор сексийн элдв гач хүслээ хангаад уйдаад ирэхээрээ өөр хоорондоо дамжуулж сольсоор эцэс сүлдээ хаачдгийг хинч үл мэднэ. Хүсэл маадч бас ийм зүйл тохиолдож хид хідэн хөгшин баяны зугаа гаргаж гар дамжин явсаар л байлаа. Гэтэл эрүү өвдгөн нийлхээ шахсан хизээч ирлэг ирээд аваад явчихаж мэдэх нэгэн өвгөн хүсэлмааг эзнээс нь өндөр үнээр худалдаж авчээ. Гэхдээ тэр өвгөн хүсэлмааг яадагчгүй байлаа. Яг л төрсөн охин шигэ хандаж таавар нь байлгана. Өвгөн хүсэлмааг өөрийн төрсөн охин шигэ болгож үрчлэн авах хүсэлтэй байгаагаа дуулгаж Солонгос улсын иргэншилтэй болгож Ким Юми гэх нэртэй болгов. Нарийн учир нь гэвэл өвгөний эхнэр охин хүргэн бас зээх үн нэг машинд хамт явж байгаад автомашины осолд орж нас баржээ. Хүсэлмаа өвгөний ганц охинтой усны дусал мэд адилхан төрсөн нь өвгөний сэтгэлийг ихэд хөдлөгжээ. Ингээд Ким Юми нэрээр амьдрах болсон хүсэлмаа Монгол руугаа буцах боломжтой болсон ч өвгөний бие өдрөөс өдөрт оройтож хэвтэрт оржээ. Хүсэлмаа завж явахад нь тусалсан ачтнаа өөрийн өвөө мэд санаж хажуунаас нь холдолгүй асарч эцсийн замд нь үдсэн юм. Өвгөн нас барахаасаа өмнө өөрийн нэр дээр хөмч хөрөнгөө улсынхаа асрамжийн газар хандивлахаар гэрээслэл үлдээсэн байснаа өөрчилж бүгдийг нь өргөж авсан охин Ким Юмид үлдээжээ. Ингээд хүсэлмаа нэг л өглөө Солонгостой тэргуунд орох баячуудын нэг болчихов. Монголдо буцан ирж хамгийн түрүүнд өөрийн төрсөн их гих эмэгтэйгээс хариугаа авахар төлөвлөж байсан ч аль хэдийнэ хийсэн хэрэгийнхээ шанг хүртэж торны цаана суужээ. Хүсэлмаа 20 ангид очиж ихтэйгээ уулзах цаг аваад хүлээлгийн өрөөнд цуутал мах марин шуугдаж шоронгийн боос хүүхнүүдэд дэглүүлж нүүр нь эн тэндээ хөхөрсөн ээж нь орж ирээд хүсэлмааг таньж ядан зогсоно. За хайрт их минь байх ёстой газраа ирээ шивдэ. Хүсэлмаа миний охин чи яаж наашаа ирэвэ? Би арай зүүдлээгүй байгаа да. Та зүүдлээгүй. Таны 6 жилийн өмнө мөнгөөр худалдаж орхисон охин чи ирлээ. Уучил охин минь. Ээж нь үнэхээр тэнэг байж одоо тэрнийхээ горыг амсаад үйл эдлээд явж байна. Чи минь ашгүй сайн яваа болол та. Санаа зовлтгоо дээ ээжээ. Та энд хоригдсон ч гэсэн таны үйл хэргийг би үргэлжлүүлнэ. Цэцэгс шиг хөөх охтыг хуурч хөгшин Солонгосын өвөрт хийн. Энэ таны хийдэг ажил мөн байхаа. Би наашаа ирэхээс өмнө таны 2 охиныг харсан. Би ч хөөхөн 2 дүүтэй юм байна лээ штэ. Зарчхвал овоо үн хүрэх байх шүү. Та дургуутсахгүй үсттэй ээжээ. Хүсэлмаагийн ингэж хэлхийг сонссон эхийн биеэр цусгүйхээ болж цайжээ. Хэсэг төгдрөн гацаж байснаа урт амьсгаа авч хахаж цацсан. Битгий л дээ. Миний 2 охиныг битгий зараач дээ. Ээж нь чамаас гуй. Тэр 2 чинь чиний ч гэсэн дөө. Ингэж хэлээд ухаан алдаад унчхав. Сайх эмэгтэй гэмчи өрөөнд сэргэхт нь хүсэлмаагийн үлдээсэн зурвсыг дамжуулан өгчээ. Би таны 2 охиныг яахчгүй. Надад төрсөн ээж бас дүү байхгүй. Хийсэн хэргийнхээ ялыг сайн үрээрээ. 2 охин чинь туулах хорвоо шүү. Гэсэн цөөн хідэн үгэл байжээ. Найзд нь ийм л хатуухан хувь тавилан оноогдсон юм шүү дээ. Баахан дэмий юм яриад чамайг залхаачихсан уу? Гэхэд хүсэлмаагийн ярихыг амьсгал даран сонссон бэлгүүний нүдэнд нулимс цээлгэнжээ. Ангийн уулзалт сайхан болж өндөрлөв. Энэ уулзалтаас хойш хүсэлмаа бэлгүүн 2 амар мэндэ мэдэлцэж ойр зуурхан ярьдаг болжээ. Хүсэлмаа Монгол Солонгос хоёрын дунд 90 очин байдагч сүүлийн үеэс Монголдо түлхүү амьдрахаар Архангай аймгийн төвд томоохон барилга барьж худалдааны цогцлбор төв нээжээ. Мөнгө байхад юу ч хүсснээр хийж бүтээж болдог гэдгийн жишээг хүсэлмаа харуулах болов. Тариа цумынхаа үзэгсэлэнт байгаль түшиглэн амралт жуулчлалын газар нээсэн нь ойр хавьд байхгүй тансаг өнгө үзэмжтэй болжээ.
Түүнд дурлсан залуус эд хөрөнгөнд нь дулдуудсан дагуулууд тэр хэрээрээ орширсан ч гэлээ түүний дотоор ганцхан эр хүн цаг ямагт бодогдох ажээ. Хүсэлмаа 7 дугаар ангид ордог жилээсээ л хажууд нь суух хөөхөн борхууг нууцхан хайрлаж анхны хайраа өгсөн нь одоо ч мартагдаагүй хэвээр гэдгийг бэлгүүнийг дахин харахтаа мэдэрч ямар ч хамаагүй аргаар өөрийн болгохоор нэгэн шийдсний эхлэл нь өөрт огтхонч хэрэгцээгүй бүтээн байгуулалтыг хийсэн нь тэр байв. Банкны эдийн засагчийн ажил цаг наргүй өглөө ажилдаа ирээд тэр орой болсонхоо нь харьдаг ч гэлээ маргааш нь дахиад л давтагдана. Зээлсэн мөнгөө цаг хугацаанд хийдэггүй ортоос алга болсон хүмүүсийн хойноос хөөцөлдөж сууна гэдэг тийм ч амар биш. Гэхдээ л бусдын адил бэлгүүн хичээсээр ажилласаар л. Жирийн нэг ажлын өдөр нилээд хэдэн хүний зээлийн асуудлыг шийдвэрлээд үдийн цайндаа харихаар бэлдэж байтал гаднаас хар бүрх малгай бие барьсан уртхаар цов өмсөж хүзүүндээ савдан зөөлт зүүж гартаа жижигхэн цагаан цонх барьсан хүсэлмаа өндөр өсгийт дээрээ гунхалзан орж ирээд шуудхан бэлгүүний суудаг өрөөг чиглэж хаалгыг нь тогшсонжгүй орж явчав. Түүнээс үнэртэх анхлам сүрчиг үнэхээр таатай. За сайн уу бэлгүүнэ? Сайн ямар сонир хүн явж байх юм. Найз нь эндэх амралтынхаа газрын үйл ажиллагаатай танилцаад буцаж явна. Тэгэхэд явхаас өмнө чамтай уулзах гээд ороод ирлээ. Өө тэгээ юу. Найз нь өдрийн цайндаа явах гээд гарахаар бэлдэж байлаа. Хаан цайндаа ордгийн. Найз нь ч бас өглөөнөөс хойш хилэн дээрээ юу ч тавиагүй л дэгдэж авна. Хамт хоолнд орох уу? Хүсэлмаа. Найз нь гэртээ харж цайлдаг юм аа. Хойлоо манайх руу явах уу? Болох юм уу? Эхнэр чинь буруугаар ойлгох үү дээ. Зүгээрээ манай эхнэр ойлгоно. Харин чи найзынхаа эхнэртэй танилцаад авал да. Их сайхан зантай бүсгөөдэй. Магадгүй та хоёр сайн найзууд ч болох юм билүү. Тэгээд ч ээж хоол хийж гисэн чамайг хараад баярлах бах. Нэрээ ч тэгдэг юм уу? Долгор багшийг хараагүй уджээ. Намайг таних байгаа. Танилгүй дээ. Манай ээж хүн мартна гэж байдгүй юм. Гантигмаа Хүсэлмаа хоёр танилцаж нөхөрлсөөр дотны сайн найзууд болжээ. Хүсэлмаагийн гуйлтаар Гантигмаа амралтын газрыг нь хариуцсан гүйцэтгэх захирлын оронтоонд ажиллахаар хуучин ажлаа хүлээлгэн өгөв. Хүсэлмаагийн төлөвлөгөө ёсоор бүх зүйл бүтэж байлаа. Тэр тооцоолсноороо бэлгүүний эхнэртэй найзууд болж гэр орноор нь чөлөөтөө гардаг болов. Зарим үед бэлгүүнээр машина бариулж хотоос бараа татах нэрийдлэр авч явна. Гэхдээ л тэр хэрхэн бэлгүүнд халдаж сэтгэлээ илчлэх тал дээр толгоогоо гашилгана. Учир нь бэлгүүн эхнэртэй дэндүү үнэнч маш их хайртай юм. Дундуур нь зүг орохч зайгүй тийм л бат бих холбоотой юм шиг Хүсэлмаад санагдаж ирээцээргүй зан гаргаж бэлгүүнийг үргээхээсээ болгоомжилсоор цаг хугацаач урссаар байв. Үнэн дээр хөдөөгийн нэг суманд жижигхэн амралтын газар барьчаад хөлсөө урсган хотоос бараа татаад байхааргүй хөрөнгө чинээтэй ч гэлээ хайр дурлалынхаа төлөө золиос гархан яваа Хүсэлмааг хөндлөнгөөс гарсан хүн нэг бол өрөвдөж эсбол тэнгийг нь гайхах байсан бизээ. Тэр хүсгэл юм бол Солонгосын баячуудын дүүрэгт хэдэн 10 пентхаус худалдан авч дэлхийгээр тансаг аялал хийж араас нь хөлөө хуглах шахамгүйдэг гадаад дотоодын залуучуудаас аль сайхныг нь сонгоод зугаацаж чадхаар боловч тэгсэнгүй. Гантигмаа найзынх нь аймагтнээсэн худалдааны зохицолбор төвийг хариуцаж ажиллах итгэлтэй хүн хэрэгтэй байна. Найз нь одохгүй гадагшаа явна. Нилээд хэдэн сар болох байх. Архангайд бэлгүүн та хоёроос өөр итгэх хүн байхгүй. Бэлгүүнд аймагт байгаа зохицолборыг хариуцуулаад явбал санаа амар юм шиг байна. Дээ тэр том газрыг манай хүн хариуцаж чадах юм болов уу да. Тэгээд журдах ажилдаа дарагдаад амжихгүй байлгүй дээ. Харин энэ талаар л чамтай эхлээ зөвлөлдөх гээд бэлгүүн тэр цаг наргүй банкны ажлаасаа гарчих хол яадгийн. Миний найз нөхөртөөгөө ярилцаад үзээч. Харин л дээ. За найз нь орой ярилцаад үзье. За тэгээрээ та хоёр минь найздаа ингэж л тус бол цалин мөнгө бол мэдээж гомдоохгүй шүү. Тэгэлгүй яахав дээ. Чиний ачаар найз нь захирал болсон штэ. Гантигмаа тэр оройн нөхөртөө хэлж ятгасаар зөвшөөрүүлжээ. Хүсэлмаа бэлгүүнийг ажлаа хүлээж ав гэснээр тэр хоёр хамтдаа аймгийн төв орлоо. За бэлгүүнэ, ингээд найз нь эндэх бүх ажлаа Гантигмаа та хоёр даатгаж үлдээлээ. Сайн ажиллаарай. Гэрийн заасны дагуу үйл ажиллагааны ашигын 50%-ийг чи аавна. Хамаагүй ингэж болж байгаа мó да. Бололгүй яах вэ? Чи найзынхаа хувьд За энэ ч яах вэ? Хойлоо нэг газар орж чамайг захирал болсны баяраа тэмдэглэх үү? Тэгээ Гантигмаагаа дагуулад ирдэг ээжтэй.
Өө миний найз эхнэрээс анчгсан уу? Энэ сайхан баяраа гуруула хамт хуваалцсан бол гэдэл Хүсэлмаа бэлгүүн хоёр гадуур хоол идчгээд нэгэнт орой болсон тул буудалд тус тусын өрөө авч оржээ. Эхнэртэйгээ уцаар ярьжгаад унтахаар хэвтэж байсан бэлгүүний утсанд Хүсэлмаагаас зурвас ирэв. Миний найз унтааг оогоол ганц хундаг виски унгаа хүүхэд насаа дурсаж хууч хөөрхөө. Манай өрөөнд хүрээд ирээч хүлээж бай. Гэснийг уншсан бэлгүүн нэрэж найзыгаа гадагшаа явах гэж байхад нь сэтгэлийг нь онгойтол сайхан хууч хөөрөе. Ойр санаа алдаад л яваад ах юм. Яага юм бол гэж бодсоор босож хувцлаад өрөөнөөсөө гарлаа. Хүсэлмаа багахан ширээ засжээ. Хоёул хүүхэд насаа хантал ярьж шаваага хантал инээж хөхөрсөөр цаг нилээнч орой болж тэдч уусан юмдаа халжээ. Бэлгүүнэ миний найз энийг уучих. Өглөө шаардахгүй сайхан сэрдгийн. Манай солонгосчууд чинь уусныхаа ардаас заавал иймэрхүү юм уудгийн. Манай солонгос гинэ. Алив ямархуу юм байдгийн. Гээд Хүсэлмаагийн өгсөн шилтэй вакуустай адил савлгаатай шингэнийг нэг амьсгаагаар хөнтөрж орхилоо. 10 минутын дараа бэлгүүний бие халууд өгөж амьсгаан түргсэн сэрлэн хачин гэхээр хөдөлж хавчганаад ирэв. Хүсэлмаач үүнийг хүлээж байсан мэт өөрөө ямар бөхчмхэн байна. Чи бүр халууцаад нүүрч улаагаад ирлээ. Найз нь цон хонгоолох уу? Гээд босохдоо зориуд сандалны хөлд тэглэн бэлгүүний өмнө унахт нь өмссөн даашинсан сөхөгдөж чилгэр гойлог хөл нь харагдахад бэлгүүн цааш тисэж чадсангүй. Өөрийн ирэхгүй Хүсэлмааг хоёр гар дээрээ өргөн орлоо зөвгөллээ. Бэлгүүн бүсгүн хувцсыг урхан холгүй тайлан шидэж хүзүү чэжийг нь нэмхрэлэн үсэх зураа нэгхийн хормын дотор бие нүцгэлж өмнө нь нүдэ анин бие сул орхин хөвцсөн Хүсэлмааг тачаадан харсаар нэгэн бие болон уусав. Хэдийгээр хамгийн хайртай эхнэрээ хамгийн сайн найзтайгаа хуурч байгаагаа бүр түүрхэн мэдэж байгаач бэлгүүн зогсож чадсангүй. Дээр доороо орон хамгал байрлалаараа цуцтал биеийн жаргал эдэлсэн хоёр зэрэг шахам дур ханжээ. Бэлгүүний биеийн тавирж тэр дороол хорихраад эхлэв. Харин Хүсэлмаа дээгүүрээ халаад нөмрөөд угаалгын өрөөнд орж ирэнгүүтээ жижиг дөрвөлжин төмөр цавнаас шил гаргаж ирээд гуйн завсраас нь урсах бэлгүүний үрийн шингэнийг тосож аваад сайтар таглан буцаан хийгээд санаа намрах мэт шүршүүрт орлоо. Маргааш өглөө нь бэлгүүн Хүсэлмаагаас уучлалт гуйсаар хоёр найз салан оджээ. Бэлгүүн ажлаа хүлээж аваад сумрууга буцсан бол Хүсэлмаа Солонгос руу яаралтай нисгээр Улаанбаатарыг зорив. Хүсэлмаа явснаасаа хойш нам гүм тагчиг байсаар 6 сар өнгөрчээ. Ханаа манай Хүсэлмаа Монголд ирчихсэн гинэ. Маргааш нааша гарах юм байх. Сая надтай ярьлаа. Гисээр Гантигмаа гаднаас орж ирлээ. Өө за ааштай юу да тагчиг болчихсон байсан. Гайг байгаа. Зүгээр гисэн. За болж маргааш нь Хүсэлмаа шуудхан бэлгүүний гэрт иржээ. Хүсэлмааг харсан Гантигмаа бэлгүүн хоёр ангааж орхилоо. Гантигмаа хамгийн түрүүнд ам нэн хүүе миний найз чинь ээж болж байгаа мó ямар сайхан юм бэ. Алив баяр хүргэе гээд шуудхан очоод үнсээ давлаа. Бэлгүүнч бас баяр хүргэж цай хоол бэлтгэхээр хөл хөөр болоод явчихав. Бэлгүүнэ найз нь ястаа мэдсэнгүй. Багш хизээ бурхан болчихав вэ? Ээж маань өнгөрөөд 4 сар гарan болж байна да. Найз нь ястаа мэдсэнгүй. Ямар та хэдтэйгээ холбоо барьсан ч биш. Уучлаарай. Уучлалт гуйх хэрэггүй дээ. Муу ээж минь их л хөнгөн шингэн хүн байж үлээ. Би ч муу хүн бололтой. Ээжигээ өөд болохоос өмнө ачцыг нь үзүүлж чадаагүй, арчаагүй л ирэм. Ингээд чихтэд ирсэн нүдээ сэмхэн арчлаа. Миний найз юунд ийм юм ярьдгийн? Гантигмаа сонсвол эвгүй юм биш үү? Гэхэд өөдрөө зэрвэс харсан бэлгүүн. Үгүй дээ найзаа. Гантхаа надаас илүү шаналж зовж байгаа. Бид хоёр гэж нэг ийм үйлтэй амьтдал байх юм. Үр хөөхд хүсээд ч заяахгүй, яачгсан ч хүмүүс юм бол доо. Бэлгүүнэ найз нь чамд хэлэх юм байна. Миний эзэнд боожж байгаа охин бол чиний хүүхэд юм шүү дээ. Тэр нэг орой чи бид хоёр ингээд чимээгүй болчихов. Бэлгүүнээд хэлэх үг олдсонгүй ангаан гацжээ. Баярламаар ч юм шиг, аймаар ч юм шиг. Ойрхон дэлгүүрээс ширээ засах чихэр жимс юухан хийхэн авчирхаар гарсан Гантигмаа гэрийн гаднаас бүхнийг сонсжээ. Хөлн урагшаа гიშгсэнгүй. Хоёр хацрыг нь даган нулимс сул асгаржээ.
Өдрөөс хойш бүрхсэн тэнгэрч ил нөхцөл байдалд санаа шарсан гэлтэй намуухнаар шивэрч эхэллээ. 6 сар өнгөрчээ. Хүсэл маань анх төлөвлснөөрөө бол бэлгүүний үрийг өөртөө суулгуулж жирэмслээд уйлж дуулан гантигмаагаас салгаж орхиод хамт амьдрахаар шийдээд байсан ч жирэмсний хяналтанд орж байх явцдаа зүрхний идэвхшгүй өвчин тусснаа олж мэдсэн ч эмч нараас зөрж хүүхдэд төрүүлэхээр шийдсэн байлаа. Хүсэлмаагийн ирсэн гол зорилго нь бэлгүүн болоод гантигмаад бүх хүннээ хэлж хүүхдэд төрүүлсний дараагаар тэр хоёрт өгөх байв. Тэрээр Монголын шилдэг гэсэн эмч нарын хяналтанд ор хийсвэрээр төрсөн ч хүүхдэд төрүүлснээс 7 хоногийн дараа бэлгүүний гар дээр амьсгал хураажээ. Тэрээр хамгийн сүүлчийн мөчөд нүдээ хүчлэн нээж бэлгүүнийг хараад "Чи миний анхны бөгөөд сүүлчийн хайр байсан юм шүү. Гантигмаа та хоёрыг салгах гэж байсан нүглээ цайруулж охиноо үлдээгээд явлаа. Дараа төрөлдөө би заавал чиний эхнэр болох болно" гэж шивнэжээ. Сонсогч та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. За, Агсарнаа зохиолчийн маань дараагийн нэгэн сайхан бүтээл болох Миний сүүлчийн хайр бүтэн зохиолыг та бүхэндээ хүргэлээ. За, тэгээд цагийн зөрүүнээс болоод би өдөртөө багтааж хийж байгаа учраас Монголд жаахан оройтж ороод байгаа байх шүү. Тэгээд тэрийг бас ойлгоорой гэж та бүхэндээ хэлэх байна. Дараагийн зохиолоороо дахин уулзлаа. Түр баяртай.